Ялангуяа цахилгааны үнийг нэмэгдүүлсэн. Тэгээ нэмэгдүүлсэн тэр зөрүү одоо төлбөр нь яагаад энэ хэмжээний нөхцөл байдалд хүргэсэн юм бэ? Одоо энэ хэмжээний нөхцөл байдал хүрэхгүй байх боломж байгаагүй мүү гэсэн асуултыг олон нийтийн зүгээс нэлээх тавьж байна. Тэгэхээр таны хувьд яг одоо судлаач хүний хувьд энэ асуудлыг яг юу гэж харж байна? 2022 онд манай Монгол улсын эрчим хүчний салбарын суурилах хүчин шатал 1400 орчим мегаватт байсан юм байна. За одоо бол 1800 50 орчим мегаватт. Тэгэхээр нэг 400-500 мегаватт ойролцоогоор нэмэгдсэн байна. Тэгээ энэ нэмэгдсэн шинээр баригдсан цахилгаан станцуудыг харах юм бол манай бөөрөлжүүдийн цахилгаан станц бол хамгийн их массыг эзэлж байгаа. За дээр нь бас 3 дугаар дулааны 3 дугаар цахилгаан станц, 4 дугаар цахилгаан станцын өргөтгөлүүд, дорны цахилгаан станцын өргөтгөлүүд, за мөн Азийн хөгжлийн банкнаар нөгөө гадаадын зээл, хөнгөлтөө зээл тусламж, бослогын тусламж гэх юмшлангээр баруун бүс аймагуудад сэргийт эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд маш ихээр хэрэгжсэн. Тэгэхээр энэ төслүүдийн тоонуудыг харахаар 500 мегаватт гэдэг бол хангалттай юм шиг харагдаж байгаа боловч өсөлтөө гүйцэж чадахгүй байна. Тийм жилийн дунджаар 12% өсөлттэй байна. Тэгээд эрчим хүчний салбарын нийт жилийн орлого бол нэг 2.2 их 80 төгрөг орчим байдаг. Тэгээд сая дөнгөж сая та хэллээ алдагдалд орохгүй тулд өртгөө нөхөж боломжийн ийм санхүү эдийн засгийн үзүүлэлттэй байхын тулд 1.2 их 80 төгрөг ахиж шаардлагатай гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр цахилгааны үнийг бол дунджаар 30% нэмснээр нэг 540 орчим тэрбум төгрөг цугласан юм байна өнгөрсөн жил. За энэ төгрөг хаашаа явчихва гэхээр ихэвчлэн бол тал орчим хувь нь бол 17 мянган ажилчдын бол цалин нэмэгдүүлэх ажилд бол зарцуулагдсан байна лээ. За 100 орчим тэрбум нь бол Улаанбаатар төмөр зам, Шивээ овоо, Багнуурын нүүрсний урхаа өр төлбөрт зарцуулагдсан. За дээр нь 77 орчим тэрбум төгрөг бол 90-д энэ дөрвөн эмчтэй хувьцаат компаниудын урсгал засварт бас зарцуулагдсан байна лээ. За 27 орчим тэрбум төгрөг бол энэ аслагдсан бүсүүдийн цахилгааны төлбөрийг хөнгөлөх юм татаасанд ингээд тус зарцуулагдсан харагдаж байгаа. Тэгэхээр одоо уул нь бол анх төсөөллөөр бол яг бодит өртгөө нөхөөд тийм ээ цаана бас засвар үйлчилгээгээ явуулах үйц хэмжээтэй ийм эрчим хүчний үн тарифыг шинжлэх ийм асуудал яригдчихсэн боловч дулааны нөгөө үн төлбөрийг нэмэгдүүлэх ажлыг бол засгийн газрын хуралдаанаар бол хойшлуулсан тийм ээ. Одоо хүртэл энэ асуудлыг бол хөндөөгүй байгаа. Хэрвээ дулаан цахилгааны үн тарифыг бодит өртөгт нь ойртуулах юм арга хэмжээ авсан бол салбарын нийт орлого болоод зарлагын хувьд бол бараг баланс барих хэмжээний л байсан юм байл л дээ. За яг хөрөнгө оруулалтын ажлууд юм байд юм байж. За гэтэл нөгөө өмнө нь одоо тантай ярилцж байхад 2023 оны сүүлээр ярилцж байсан санагдаж байна. Тухайн үед бол Орос Украины дайнаас шалтгаалаад эрчим хүчний одоо нөгөө насжилт өндөртэй байгаа цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг импортоор авахын ажил бол гацаанд ороод байна гэж ярьж байсан. За энэс хойш бол ерөнхийдөө тоног төхөөрөмжийн засвар одоо үйлчлэгээ хийгдээд явсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр өнөөдөр яагаад одоо дулааны 4-р цахилгаан станц дээр энэ одоо доголдол гарсан бэ гэдэг асуудал дээр та яг одоо эрдэмтний хувьд ямар зөв салбарт гарч байгаа аваар ослууд бол энэ зоохны үлээлэг бол ер нь бол өмнө нь бол биднэрт бол нэг их өндрөө авдаггүй асуудал. Тэрүүхэн тэндээ нэг юм засвар үйлчилгээгээ хийгээ зохицуулчдаг гэсэн асуудал та. Гол асуудал нь юунд вэ гэхээр ямар ч нөөц тоноглолгүйгээр одоо жилийн 12% өсөлтийг хангах гад ингээд ажиллаад байна л та нэгдүгээрт. Хэрвээ өмнөх шиг байсан бол нөөц тоноглоо нөөц 100-аа галлаад тэр хоорондоо бол эвдэрсэн энэ үлээлэг үүссэн 100-аа бол янзалдаг гэх мэтлэнгээр ийм 10-аас 20% нөөц тоноглолтойг ажиллах хэвээр ийм техникийн дүрмтэй. Гэтэл бас нэмэлт ийм тохиолдлууд орж ирлээ. Манай бөөрөлжүүдийн цахилгаан станцууд 300 мегаваттаар ачааллах байдал яг тэр тухайн огцом хөвтөрлийн үеэр бол 80-90 мегаватт хүртэл унж ачаалсан тийм ээ. Энэ бол 40 гаруй хувийн чигшэлтэй нүүрс маань нүүрсний ботлуур дээр ингэж хөлдөж зуралцснаас болоод 100-аа галлах голлож чадахгүй авааргүй хэмжээнд хүрсэн. Бас 3 дугаар асуудал бол би өчигдөр бас эрчим хүчний салбарын манай станц байдаг, цагуурын станц. За тэгээ 2011 онд хамгийн ийм цочир хөтрөл бол бүртгэгдсэн байна. 43.5 градус гэж бүртгэгдсэн байна. Тэгэхээр та бүхэн санаж л одоо яг эд бас дөлөн шугуун тарьж байгаа Америкийн нэгдсэн улсад бас л дулаан цахилгааны тохиолдол үүсээд
чинь нөгөө хойд болон өмнөд туйлын хүүтэй агаар нэлээд том талбайг хамарч сая ингээд ойрын 10 гаруй жил тохиолдог цаг үеийн үзэгдэл болоод байна л та. Тэгэхээр харин бөөрөлжүүдийн цахилгаан станц нь угаасаа одоо Монгол улс бол одоо ингээд эрсдэс цагуурын нөхцөлтэй за өвөлдөө ол гүйтэрдэг за зундаа ч гэсэн одоо хит халдаг те бараг одоо температурын зөрүү нь бол бараг нэмэх хасах одоо 50 дээр очдог шүү дээ. Тэгэхээр яг ийм тохиолдолд яагаад бөөрөлжүүдийн цахилгаан станцын эрсдлээ тооцоогүй. За би бол энэ дээр бол шууд бөөрөлжүүдийн дулааны цахилгаан станцын техник эдийн засгийн үзүүлэлт хийсэн баг бол маш муу арилжсан гэж хамгийн түрүүнд дүгнэмээр. Хоёрдугаар алдаа бол зураг төслийг зурсан баг маш муу ажилласан. Энэ хоёр тал бол гол алдаа байна. Ягаад тэгэхээр бүгднийх дотоод дард ус одоо цахилгаан станцын тоноглол үйлдвэрлэлээр бол нэгдүгээр дэлхийд нэг номерч ихсэж байгаа. Бас хамгийн бага үн өртгөөр үйлдвэрлэдэг 100 турбин агаарын хөргөлтөй конденсатор тийм ээ гэх мэтлэнгээр туслах тоноглолууд. За тээврийн хувьд ч гэсэн манад ойрхон тийм ээ хамгийн хямд зардлаа цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл энэ дээр бол Монгол талын зөвлөх үйлчилгээний компани бол энэ мэдээчийн асуудал одоо энэ чинь нүүрсний шиглэг 40 гаруй хувь байхад хатаалгын цех заавал байх хэрэгтэй байхгүй юу? Энэ дээр Шивэогийн нүүрсний урхаа дээр ч гэсэн бид нэр хатаалгын жижиг цех ажиллуулж лээсэн тухайн үедээ. Тэгэхээр энэ чигшил нүүрсний энэ шин чанараа судлаагүй бүх техникийн тооцоо, техник эдийн засгийн үзүүлэлт, зураг төсөл хийхдээ хамгийн эхлээд нүүрс усны шинжилгээг аваад тэгээд нүүрсний шаталтын тооцоо хийдэг байхгүй юу? Тэгээд тэр нүүрсний шаталтын тооцооноос эхлээд 100-аа сонгоно, турбинээ сонгоно, бусад тоноглолоо ингээ гинжи уруулаар сонгоо явдаг. Тэгэхээр хамгийн эхлээд бол тэр манай зөвлөх үйлчлэгээний бол маш том бүтүүлэг алдаа.